Жирэмсний хяналтанд хүмүүсээ эрт оруулж, чанаржуулж, ингэснээрээ бол тэмбүү гэрте онцлог, төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрүүлэхгүй байх энэ боломж юу вэ гэдэг дээр илүү ярилцлаа. Тэгэхээр зэрэг хүн тэмбүүгээр өвчлөхгүй байж болно. Өвчлөхгүй байж болох юм чинь тэмбүүтэй хүүхэд төрүүлэхгүй байж бас болох юм талтай. Тийм учраас хэрвээ төрсөн тохиолдолд няраа хүүхдүүдэд, бага насны хүүхдүүдэд тусламжийг хэрхэн яаж үзүүлэх вэ гэсэн ийм журам бол эрүүл мэндийн яамны хэмжээнд гарч байгаа. За энийг бол нийт өрхөг эрүүл мэндийн төв дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч мэргэжлүүдэд танилцуулж байгаа юм уулзалт ярилцлага болж байгаа. Төрж байгаа хүүхдүүдийг эмчээс эмчийн гарт хүлээлцэж өгөх, тэгээд эмчилгээний дээр хяналт тавих, дараагийн хүндрэлүүдийг гаргахгүй байх төр бол илүү анхаарч ажиллаж байна. За их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв төрөлхийн тэмбүүтэй төрсэн хүүхдүүдийг 6 сар хүртэл харьяал үрдэл харгалзан Улаанбаатар хотын хэмжээнд хянана, эмчилнэ, энэ журманд ингэж тусгагдсан байгаа. Харин хөдөө орон нутгийн эмнэлгүүдэд бол мэдээлэл нь тэгээд холбогдно, хүүхдийн мэрэгжилтэн бэлгийн замын халдварын эмч хамтарч хянаж эмчлэхээр журам заагдсан байна. Энгийн амьдралын нэг жишээ хэлээ. Хүүхэд төрлөө хүүхэд шинэ гэр бүл болж байгаа, эрүүл мэндийн талын үзэлгүүд бүрэн хийгдэж тэр хэдийн хэрийн өвчлөмтгий байдал байсан бэ? Цусндах халдварын титр ямар байсан бэ гэдгээс шалтгаалаад төрж байгаа хүүхдийн маань цуснд тодорхой хугацаагаар энэ үүсгэгч хадгалагдаж явж идэг. Тэгээд нэг шинжилгээ өгөхөд тэр ялах хүүхэд тэмбүүгийн үүсгэгчийг тээсэн гараад ирнэ гэдэг бол тухайн хүүхдэд маш том цохилт болно, ялангуяа өсвөр наснд тийм ээ. Ингээд бодохоор зэрэг бол энэ нэг хүний асуудал биш ээ. Өрх гэр эрүүл байх, улс орон эрүүл байх гол асуудлаа. Ийм учраас энэ нөхөн үржихүүн насны эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд энэ зүйл дээр илүү анхаараач. Тэмбүүгээр өвдөхгүй байх бүх боломж байгаа. Тэгэхээр энийг амьдрал ахуйдаа ашиглаач, хэрэглээч л гэж уриалмаар байна.